Сайн байна уу эрхэм үзэгчдээ. Алтан хай солбооноос бэлтгэн явуулдаг сонгомол арт киноны цуврал нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлээд бэлэн болоод байна. Бид та бүхэн энэ удаад Грекийн найруулагч Теодорос Ангелопулосыг найруулсан хамгийн сүүлчийн хийсэн Цагийн тоос нэртэй киног үзүүлэхээр боллоо. Бид энэ удаад Ангелопулосын киног сонгосон нь учиртай. Яагаад гэвэл харамсалтай нь алдарт найруулагч маань саяхан нэг сарын өмнөхөн зуурдаар буюу харамсалтайгаар амиа алдсан. Тэгээ тийм учраас бид одоо энэ алдарт одоо киноны ертөнцийн маэстро төдийлөн нэр нь танигдаагүй үнэлэгдээгүй энэ найруулагчийн тухай, түүний уран бүтээлийн тухай, түүний киног дурсаж энэ найруулагчийг бас дурсаж та бүхэн сануулахыг хүссэн юм а. Ангелопулос бол одоо Грекийн болон Европын магадгүй Балканы хойгийн энэ киноны болон үнэхээр гарцаагүй одоо сонгодог найруулагчдын нэг. Гэхдээ Ангелопулос бас ерөөсөө сүүлийн одоо Ангелопулос бол Грекийн киног бол олон жил баг бие дан ганцаараа төлөөлж байгаа гэж болно. Гэхдээ энэ бас нэлээд шүүмжлэлт өртөж тал бий. Одоо Ангелопулос гадна цаад улсууд нь Ангелопулосын энэ сүр нөлөө хүчинд автлаа, дарагдлаа гэсэн бас тийм шүүмжлж бас байдаг л та. Гэхдээ Ангелопулос бол ер нь бол одоо 1960-аад оноос кино хийж эхэлсэн одоо магадгүй яг киног одоо үеэр нь харьцуулах юм бол магадгүй эд алтан үе гэж хэлж болох үс байсан. Тэр үеийн одоо хамгийн том төлөөлөгчдийн нэг байсан л та. Тийм учраас магадгүй одоо 60-аад оноос хойш кино хийсэн энэ үеийг маань харамсалтайгаар нэг нэгээр ингэж киноны давцнаас холдож байна. Тэгээд тийм учраас бид нар энэ Ангелопулосын киног гаргах, Ангелопулосын киног дурдахыг бол заавал зайлшгүй шаардлагатай гэж үзсэн учраас энэ киног сонгосон юм а. Энэ Ангелопулосын киног бол өөрийнх нь амьдралтай, өөрийнх нь амьдарч байсан улс оронтой цаашлаад өөрийнх нь амьдарч ирсэн, өөрийнх нь оршин тогтнож ирсэн хил хязгаар буюу Европ төвтэй тэр бэлтгийл ерөөсөө биднийтэй хамаардах энэ өөрийнх нь бидний амьдарч байгаа дэлхийн ертөнцтэй зайлшгүй холбогддог. Энэ юу гэсэн үг вэ? Ангелопулос бол өөрөө ерөнхийдөө киноных нь бүхэл одоо үйл явдал, одоо хүүрнэл, гол санаа бол өөр нь хувийн амьдралтай зайлшгүй холбоотой байдаг. Яг гэвэл Ангелопулосын өөрийн амьдрал бол яг одоо өөрийнх нь туусан 20 дугаар зууны тэр эмгэнэлтэй болон эдрээтэй түүхийг бол түүхээр эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэр яг л дайны үе төрсөн тэгэл одоо өөрийнх нь бага насны ч гэсэн дайн дунд өнгөссөн ээж яваасаа хагцсан ерөөсөө амьдрал нь бол яг 20 дугаар зууны энэ эдрээтэй эмгэлтэй үед бол таарсан байна. Тийм учраас өөрийнх нь туусан амьдрал нь бол сүүлд нь түүний өөрийнх нь бүтээсэн кинонууд зайлшгүйгээр гарцаагаар тусглаа болсон байдаг. Гэхдээ өөрийнх нь хувь одоо дурсамж, дуртгал өөрийнх нь хувийн амьдралыг Ангелопулос кинонд харуулахдаа хэлбэрийн хувьд бол нэлээд сонирхолтой сонголтуудыг сонгосон байдаг л да. Жишээлбэл Ангелопулосыг бол ерөнхийдөө мэдээж өөрийнх нь амьдарч ирсэн өөрийнх нь тэр Грекийн соёл, Грекийн философи, грекчүүдийн ертөнцийг үзүүлэлттэй бол бас зайлшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл Ангелопулосын кинонд болохоор Грекийн өөртний одоо эртний одоо Одиссеж гэдэг юм. Ерөнхийдөө эртний Грекийн трагеди буюу эмгэнэлт жүжигүүд, домгууд энэ бүгд нэлээд нөлөөсөн байдаг. Тийм ч бас одоо чинь Ангелопулосын киног харж байгаад Грек бол ерөнхийдөө хэдийгээр одоо дунд тэнгисийн нэг голтуу нарлаг тийм халуун одоо тийм цустай халуун дулаан газар мэт боловч Ангелопулосын кинонд болохоор ерөнхийдөө кинонд нь их тийм бүүдгэр, саарал, төдийлөн одоо тийм наргуу тийм бүрхэг тийм уур амьсгал өрнөдөг. Энэ болохоор атмос одоо хиний Ангелопулосын өөрийнх нь одоо юу гэдэг цаад одоо дотор нь шанал одоо гүндэн байдаг тэр меланхолик буюу гуниг уудахтай бас холбоотой юм шиг байна. Нөгөө талаас Ангелопулос бол ерөнхийдөө өөрийнхөө түүхийг хүн төрлөختний одоо эсвэл Европын дэлхийн нийтийн зөвхөн тэр одоо Грекийн эсвэл Балканы хойгийн гэхэд энэ бүх түүхтэй хамттан авч үздэг. Тэгээ энэ аргачлалыг одоо чинь өөрийнхөө хувийн түүхийг бүх хүн төрлөختний түүхтэй хамтдах одоо энэ аргачлалыг бол нэлээд сонирхолтой одоо шийдсэн байдаг кинонууд. Жишээ нь Ангелопулосын кинонд бол цаг хугацааны ойлголт бол нэлээд сонирхолтой. Ерөнхийдөө цаг хугацаа гэдэг энэ философийн утгыг бол Ангелопулос кинонд хамгийн сонирхолтойгоор илэрхийлсэн, түүнийг хайсан, магадгүй тодтогсон найруулагчдын нэг гэж болно. Тийм учраас ялангуяа киноны нэр нь ч гэсэн одоо та бидний үзэх энэ хамгийн сүүлчийн киноныг бол Цагийн тоос. Ер нь Ангелопулосын кинонд бол ерөнхийдөө тийм найраглаг буюу одоо тийм далд одоо мэдрэмжүүд тэгсэн мөртлөө энэ улс төрийн энэ бүх энэ бүгдийг холсон шин чанартай байдаг. Өөрөөр хэлбэл Ангелопулосын кинон дээр үйл явдал бол маш тийм олон цаг хугацааны одоо цаг хугацааны хувьд хоорондоо алс хол боловч энэ бүх одоо цаг хугацааны үйлслүүдийг, давтамжуудыг, он цагуудыг сонирхолтойгоор холсон байдаг. Жишээ нь одоо юу гэдэг
өнгөрсөн цаг үе, одоо цаг үеийг хоорондын энэ ууслууд бол нэлээд сонирхолтой хэмжээгээр давтарч одоо эвдсэн байдаг л да. Тийм учраас англи улс бол цаг хугацааны ойлголтыг бол ерөнхийдөө цаг хугацаа гэдэг ойлголт бол англи улсын кинонд хамгийн чухал тооцогдох үе сонирхолтой тийм сэдв байсан гэж болно. Мөнхийн магадгүй сэдв байсан гэж болно. Тийм учраас одоо англи улсын кинонд бол та бүхэн анзаарч магадгүй ерөнхийдөө одоо кинонд болохоор цаг үеийн тийм одоо аялалд одоо хамаарагдахаар өөрөөр хэлбэл хуучин одоо өнгөрсөн үе одоо цаг үе энэ бүгдийн хоорондын одоо сарнилт эсвэл энэ бүгдийн өсөлтүүдийг нэлээд киноны аргачлалын хувьд нэлээд сонирхолтой хэлбэр байна. Ялангуяа англи улсын киноны өөрийнх нь хэл буюу хэлбэрийн талаас нэлээд ярих юм бол нэлээд чухал юм ярих хэрэгтэй. Яг гэвэл англи улс бол ерөнхийдөө одоо киноны томоохон одоо сэтгэлийн киноны томоохон төрөл тоос одоо Тарковский ч гэдэг юм уу, Тарбелла ч гэдэг энэ хариуч нэрийн зүйлдэг л. Яг бол англи улсын киноны өөрийнх нь одоо хийцэн нэлээд удаан хүрнэлттэй. Тэгээд яриа багтай. Ерөнхийдөө кинонд одоо гол юм болохоор өдөр дүрсээр одоо илэрхийлэх гэдэг киноны хамгийн гол хэрэгслийг бол яаж бүтээж ашиглаж болох гэдгийг бол нэлээд одоо чадварлаар ашигласан найрагч нэг л дээ. Ялангуяа англи улсын кинонд болохоор ерөнхийдөө монтаж нь хүртэл яг тэр кадр дотроо хийгддэг. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэг орчин цагийн киноны хурдтай ритмтэй, хурдтай хэмнэлттэй энэ давтагдсан энэ монтажнаас давхалцсан байдаг. Харин яг л одоо хэдийгээр примитив одоо тийм болих мэт боловч магадгүй яг одоо философик энэ санааг бол давхарцсан гаргацсан байдаг. Өөрөөр хэлбэл цаг хугацаа гэдэг энэ өөрийнх нь ойлголтыг киноныхын хэлтэй холбуулж их сонирхолтойгоор гаргасан байдаг л да. Тийм учраас одоо англи улсын кинонд бол ерөнхийдөө энэ кинонд гарч байгаа үйл явдлын хоорондын таслал буюу энэ монтажуудыг бол кад дотор хийж авсан байдаг. Тийм учраас англи улсын кинонд болохоор ерөнхийдөө дүрслэл бол үнэхээр ямар ч хүн гарсан одоо зарим кинонд болохоор дуу алдам тийм дүрслэлийг бол олж чаддаг. Тийм учраас англи улс одоо киноны тийм одоо философичс гадна бас тийм одоо киногоор одоо зураг бүтээсэн цөөхөн уран бүтээлчдийн найруулагчдын нэг гэж бас зүйсөө тооцогдох хэмжээний найруулагч би боддог. Тэгээ ялангуяа энэ сүүлчийн цагийн тоос киноны тухай ярихад бол англи улсын урдны бүхэл кинон шиг нь ерөнхийдөө тэр түүхийг одоо өөрийнхөө өнгөрсөн амьдралтай одоо өөрийнхөө үеийнхэнтэй хамтгаж энэ бүгдийг дахиж одоо өөрийнхөө кино хэлээр асуух, хилцэх, хөндөх энэ сэдвүүд нь ерөнхийдөө энэ цагийн тоос кинотой холбоотой байдаг л да. Ер нь бол англи улсын киноны замналыг харж байгаад ихэнх үедээ бол англи улс өөрийнхөө буюу тэр грекийн одоо түүхэн тохиолдсон энэ цагийн одоо төрийн эргэлтүүд, ороо бусгай байдал, энэ бүх одоо юу гэдгийг цэргийн одоо цэргийнхний оролцоо гэх мэт энэ бүх одоо улс төрийн бусрамг явдлыг бол нэлээд одоо юм хурцсаар шүүмжилсэн кинонд байсан. Гэтэл дунд үеэс бол одоо англи улсын кинонд болохоор ерөнхийдөө тэр улс төрийн одоо акцентыг багасгаж харин өөрөө тэр энэ бүх болж байгаа үйл явцыг зөвхөн одоо юу гэдэг нийгэм улс төртэй хамаадаг бус хувь хүнтэй өөрөөр хэлбэл хувь хүний өөрийн оршихуйтай буюу экзистенциализмтэй холбоотой гэсэн тийм асуултаа илүү тийм философик гэх юм уу илүү тийм одоо меланхолик гэх юм уу тийм чин чанартай кинонд байсан. Ялангуяа энэ сүүлчийн цагийн тоос гэдэг бол өөр сүүлийн одоо хийгчсэн 3 цуврал одоо трилог киноны сүүлчиг нь байсан. Харамсалтай нь энэ кино хийсний дараа энэ цувралынхаа сүүлчиг нь болох одоо өөр тэнгис нөгөө тэнгис гэж нэртэй кино хийж байх явцдаа харамсалтай амнасаа алдсан. Тийм учраас одоогийн байдлаар англи улсын хамгийн сүүлчийн кино нь одоо биднэрт үлдээсэн одоо хамгийн сүүлчийн магадгүй Requiem одоо гэрээсэл магадгүй энэ цагийн тоос байсан гэж хэлж болох юм. За цагийн тоос кинонд бол ерөнхийдөө өөрийнх нь одоо урдны кинонд бүгд гарч исэн тэр бүхэл одоо Европын болон хүн төрөлхтний 20 дугаар зууны энэ эмгэнэлтэй эдрэтэй түүхийг маш олон талаас нь зангидж харуулсан магадгүй урд нь хэлгэсэн бүх юма өөрөө одоо зөгнөөд ч юм уу бас нахад гэсэн юм зөгнөдсөн ч юм шиг ерөөсөө энэ бүх урд нь хэлжсэн санаатайгаа энэ кинонд бүгдийг багтаахыг оролцсон юм шиг надад санагддаг. Ялангуяа киноны үйл явдал бол ерөөсөө урдны тэр мэгших одоо зүлэг нэрлэгдэж болох үс эхний тэр киноныхтай холбоотой л доо. Тэндээ гардаг Елены буюу Спирос гэдэг тэр хоёр хосын одоо дараагийн амьдралд харуулдаг. Елены Спирос гэдэг нэр бол чинь англи улсын өөрийнх нь төрсөн эцгийнх нэр. Тэгээ ялангуяа англи улсын ихэнх киноны одоо гол гэж болох дөрүүд бол ингээд Спирос гэдэг одоо энэ аавын нэрийг өгсөн байдаг. Энэ нь болохоор одоо өөрийнх нь одоо өөрөө бол амьдралдаа бол аавгүй өссөн. Одоо аав нь бол дөнгөж төрсөн дараахан дайны дараа гинт одоо алга болоод улс төрийн шалтгаанаар тэгээд одоо үхсэн одоо амьд үргэцэн гэж бодож байсан боловч сүүлд нь гинт амьд ирсэн. Ерөнхийдөө энэ аав хүү хоёрын одоо магадгүй энэ одоо Эдипийн гэх юм уу одоо юу гэдэг мифлэг одоо энэ домоглог энэ харьцаа энэ одоо асуултуудыг бол ерөнхийдөө бас англи улс кинонд нэлээд
сонгож оруулсан байдаг л та. Тийм учраас энэ киноны гол дүрмж бас түүний аавын нэрээр нэлэгдсэн Спирс гэж дүр байдаг. Тэгээд үүвэл энэ кино бол түүний урдны тэр хийжсэн Үлэлсийн хац гэдэг шиг ерөөсөө нэг найруулагч одоо юу гэдгийг өөрийнхөө болон тэр нэг түүхийн тухай кино хийж байгаа. Тэгээд энэ кино хийх явцад одоо 20 дугаар зуунд тохиолдсон энэ бүх улс төрийн огцом эргэлтүүд хувь хүний амьдралд яаж нөлөөсөн тухай асуултуудыг нэлээд хурцаар тавьдаг. Киноны үйл явдал бол Сталины буюу одоо тэр одоо хамгийн их тийм хаягс дэглэмтэй гэж яригддаг Оросд одоо хуучнаа бол одоо зөв социалист холбоот улсад өрнөдөг. Цаашаа одоо тэр байтугай Watergate-ийн скандал буюу Америк руу очдог Вьетнамын дайнтай холбогддог. Гэхдээ ерөөсөө энэ 20 дугаар зуунтай холбоотой бидний амьдралд одоо бидний одоо энэ оршихуйд одоо нөлөөлсөн энэ бүх үзэгдлүүдийг өөрийнхөө одоо хувийн одоо тэр философилог, домоглог, найраглаг энэ бүх үзэл, энэ бүх хиллэг, энэ хэлбэрээр ашиглаж харуулсан хамгийн цогц бүтээл байсан гэж хэлж болох үс кино л да. Тийм учраас Англиблсын киног хэдийгээр урт хэмжээтэй уудахтай мэт боловч анхаарал тавьж нухацтай үзье та бүхнээс хүсэж байна.